За юу яцхан шалэг амтад минь. Ойр хүмүүсийн нэг ярьдгүй гэхдээ нэг тийм гоё underrated аимшигын кинонуудыг ярина гэж хэлсэн үнэн бооз. Тоорон YouTube эхлүүлээд яг 1 сарын дотор 1 к сабтай болжээ. Nice. Тэгээ сабад орж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Урамшаа цаа чинь бүр гоё кинонуудыг араас нь гэлзуулнаа одоо. Яг бодсон чинь Тоорон дандаа л нэг 2010 оноос өмнөх кинонуудыг яриад байгаа юм байна лээ. Гэхдээ бас яхаа аргагүй классик бодол та тий. Сүүлийн үеийн зарим аимшигын кинонууд нь угаасаа графикаар дэлб янзалцсан сонин царайтай сүнс эсвэл пижгэнэл гүйсэн зомби энтер гэдэг нэг л наалддгөө тий бас. Тэрний оронд нэг тийм нууцлаг сэтгэл зүйн талдаа юм бодогдуулсан тарих ажиллуулж толгой гарчлахсан тийм л кинонууд нь гоё юустай. Яг тэгвэл энэ удаад ярих кино бол нэг тийм эртнийх биш ч гэсэн яг л хэдүүлэнгийнхэн дуртай төрлийн кино байгаа. Уг кино маань 2017 онд нээлттэй ээж байсан өмнөд Солонгос улсын аимшигын кино болох The Mimic. Тэгэхээр нэртэйгээ холбоотойгоос гадна өмнөд Солонгосын нэгэн алдартай домог дээр сэтвэлэн зохиогдсон кино байгаа. Бокс офисоос бас хурган 10 сая доллар олчихсон. Нээсэн ондоо болон 18 онд шилдэг гол дүр, шилдэг туслах дүр энтергээд нийт бас хурган 4 шагнал зулгаацсан бас л үзээтэй кино байгаа да. Яг тэгэхээр олон юм ярилгүй шууд кинонда орцгоё. Нэрэ киногоо эхлэхээс өмнө лайк саба мартваа. Тэгээ заавал гуйлгаад байваа та нар. Нэлээд токсик дуу хоёроос баггүй сандралтай хоорондоо хэрүүлэх машин бариа явнаа. Залуу нь машин барьж байгаа мөртлөө сөөжөө өнтер ууцсан бас л цаддаггүй нөхөр байна шүү. Ийхүү хэрүүл хийж явсаар гинтэл нэг юм мөргөө зогсон хөөрхөн жижигхэн нохойг дараа төрөлд нь илгээсэн байхан тэр. Өнөө нохоогоо багажиндаа хийх гэтэл багажинд нь бас нэгэн эмэгтэй. Тэгснээ тэр эмэгтэй нь ханаа намайг битгий аллаа энтер гэд юу ч болоод байгаа. Мань ирч юм ярилхүү өнөө ийгач болчихсон нохоогоо эмэгтэй дээр шидчихэд багажаа хаагаал яваад өгнө. Ер нь бол миний ойлгоод байгаагаар л нөгөө эхнэрээ ардуурна гэдэг ч үл урдуурнч гэдэг үлөө тавиад үнэ амрагтайгаа байхаар шийдээд эхнэрээ чимээгүйхэн хойд төрөл рүү явуулах гэд амрагтайгаа явж байгаа залуу юм шиг байгаа. Мань хоёр ч явсаар нэгэн эвгүй тоосхоор таглаа тавьчихсан ханыг нураан өнөө эхнэр болон түрүүхэн мөргөж аасан нохоогоо игээд явах гэтэл эхнэрийнх нь хоолоогоор эвгүй зүйл сонсогдож эхлэн дээрээ. Мань амраг хоёрч бараг өмдөндөө авахын агуур сандраа харагдана. Өнөө карма гэх чинь бараг минут секунд алдахгүй л дагзаар нь савах гээд эхэлчихэж байгаа юм шүү. Кадр солигдож манай киноны гол дүр гарч ирнэ. Нэр нь Хён гэх ба хэдүүлээр нь хойштоо дуудахад амраар нь игч гээд л яриа авчихъя. Манай игч хөгшчүүлийн асрамжийн газраас хадам ээж байгаа аав явах ба асрамжийн эм чин та итгэлтэй байна уу? Бидэнтэй байхад илүү дээр биш үү гэх асуудал манай игч. Зүгээрээ настай хүмүүс өөрсдийн өсөж төрсөн нутагтаа очивол илүү хурдан идэгдэг гэсэн гээд л аваа явна. Энэ хадам ээж нь нэлээд тийм мартад сандаг өвчтэй юм шиг байгаа. Манай игч ч нөхөртөөгөө нэг тийм нохоо үржүүлэгч гэх юм уу нэг тиймэрхүү асаргааны ажил хийдэг юм шиг байгаа. Мөн нэг охинтой охиных нь нэр Жүни. Мань хадам ээж нутагтаа ирсэн мөртлөө нэг л зөвлөө чиглэн нэлээд сонин жигтэй харан суух ба цаанаас нь нутгийн нэгэн таяг тулсан асар том модын эрх зүүцэн нэг ихч бас л өөдөөс нь харан суун. Цаанаа л нэг сонин. Маргааш нь ч болж манай Жүни охин эмээ дээр очиход эмээ нь эвгүй инээснэ ихчээ та эргүү энтергээ сонь юм ярьснаа ой мод руу харан та тэрийг сонсож гин үү гэн. Тэгснээ бодлох энэ маш ойрхон байна. Алив хурдан орцгоё гэд охиноо хөтлөөл гэрлүүгээ яваад орно. Мань эмээ чи ер нь мартад санахаас гадна зөнөөрөлж явагдаад хүн амтаа андуураал бас эхэлсэн юм шиг байгаа. Яг энэ үедээ зэрэгцэн манай эгч хүнсээ цоглуулж явах ба гудамд нэг хүүхдийг харан араас нь жүнсүү хэмээн ухаангүйгүйсэн ч олж чаддгүй. Энэ жүнсүү нь болохоор манай эгчийн хүү байсан ба айл 5 жилийн өмнө алга болоод одоо болчлоо олдоогүй юм байлээ. Манай эгч энэ тухай гэртээ харин нөхөртөө хэлтэл тэр хоёр жаахан маргалдаж байснаа нөхөр нь цагтаа энэ хэрэг дээр ажиллаж байгаа штэ л гин. Энэ байдлаас нь харуул манай эгч ерөнхийдөө бол цагтаа доогт итгэхээ байцсан ба хүүгээ хизээ нэгэн өдөр олно хэмээн итгэлээ алдаагүй л байгаа юм шиг байгаа. Хоорондоо жаал маргалдаж байгаад далд хийсэн зүйл нь хүүгээ хайсан бөөн тараах уц байхан тэр. Маргааш нь ч болж манай эгч нэгэн чимээ сонсоод гадагшаа гяс гүн гарахад хоёр жаахан уухад нохоогоо хайцсан явж байх ба удалгүй дүүн нохооныхоо дууг өнөө модон дундаас сонссноор манай хоёр хүүхд ой мод руу орно. Хоёр хүүхд ч нэлээд явсаар өнөө сонин тоосгоо хан дээр ирэх ба гинтэл
Хоёр хүүхэд ч нэлээд сандран манай эгч болон нөхрийг нь дуудах ба манай хэд өнөө ханад гарсан нөхрийг нь гайхан харах зур манай эгч хажуунаас нэгэн тойл олноо. Бөөн сонио скотчоор жимбит л ороочихсан байх ба нэг хэсгийг нь аваад хартал ардхан талд нь нэг жоохон охин харагдана. Манай эгч гайхан тэр зөвхт нь гүйж очтол нэлээд халтайцаа олон оног гадуур төөрөө явсан гэмээр нэг жоохон охинтой таарна. Ээж авч нь хаана вэ? Чи төөрсөн юм уу гэд асууж байтал өнөө нохоогоо алдсан хоёр хүүхэд орилсноор манай хоёр хүүхдүүдийн зүгт явна. Нөхрөмж гайхан өнөө нүхэн дотор орон шалгаж явтал нэгэн амт тавихын наагур байгаа эмэгтэй хаалганы цаанаас унж ирснэ. Яг нөхрийнхэн дээр амьсгал хураахан тэр. Дөрмийн дагуу бөөн цагтаа сэргийлэгч болж уг хэсгийг хариуцсан шинэхэн цагдаа тэр хэсгийг шалгаж явах ба газраас нэгэн зураг олоод хартал өнөө ганцаархны ой модон дотор халтайцсан явж байсан төрсөн охин байхан тэр. Цагдаа нар ч нэмэгдээ ирж байцаалт авах ба манай эгч та нар нэг юм хэд хэд удаа асуудیں۔ Нохоогоо хайж авсан хоёр хүүхэд алга болчихлоо. Бас ой дотор нэг охин байсан. Та нар ер нь ажиллаа хийж чаддсан юм уу гэж нэлээд урлаад яваад өгнө. Яхав хөөрхий төрсөн хүүн алга болоод бүтэн 5 жил болсон ч цагдаа нар ямар ч сураг ажиг гаргаж чадахгүй байгаа тул цагдаа нарт нэлээд дургу болсон юм шиг байгаа. Оройн ч болж манай хэд гэртээ байж байх ба гинтэл цонхыг нэг юм тогшсноор очин шалгавал өнөө өдөр ой модон дунд таардаг охин ганцаараа зогсож байгаа юм тэр. Манай эгч ч өнөө охиныг дөнгөж гэртээ оруултал гаднах жижиг хонхнууд нь салхинд бүгд дуугарч өнөө манай том модон эрэхтэй нутгийгч нэг л сонин царай гарган харансан. Энэ үеэр манай шинэхэн томилогдсон цагдаа ч уг хэргийг нэлээд ухаан судлах ба энэ жанг их агуутай холбоотой маш олон хүн алга болсон хэрэг байхаас гадна бүх хүмүүсийн мэдүүлэгдээр дандаа л гэр бүлийнхэн гишүүний хоолой дуулдан яваад алга болсон гин. Бүр цаашлаад хартал өнөө өөрийнх нь өдөр зурган дээр харсан улаан палаажтай охин байхан тэр. Гэтэл энэ охин нь яг одоогоор манай эгчийн гэрт. Манай эгч ч өрөвч зөөлөн хүнтүүл өнөө охиныг усанд оруулаа угаах ба түр гарсан хойгоор нь өнөө охин толь руу нэлээд эвгүй харансан. Жүүний охиных нь хувцс томдоод байсан тул манай эгч алга болсон хүүгийнхээ хувцснаас хувцс гарган өмсүүлнэ. Манай эгч бол ийм л сэтгэл гэж сүү хүн байгаа юм да. Жак тэгээ юу ч дуурдгүй өнөө охиноос нэр чин хийм бэ гэдэл хамгийн сонин гинтл ярьж бүр миний нэрийг Жүүни гэж хэлхэн тэр. Манай эгчийн охиных нь нэртэй яа гэж хэлхэн. Манай эгч тэр Жүүний охинч тэр нэлээд гайхан хүлээж авна. Тиймээс хэдүүлээ одооноос манай эгчийн төрсөн охиныг нэрээр нь буюу Жүүни, харин энэ олдсон охиныг төрсөн охин гэж дуудаа явжээ. Маргааш өглөөч болж манай эгч нөхөртөөгөө байж байгаад гинтл гадаа нь дуу гараад гарч харвал өнөө том модон эрэхтэй эгч ирчихсэн байх ба та хинбэ гэд асуудал нэг л эвгүүд өгөж ирснэ манай эгчийн нүрийг тэмтрэн агуй нэгдчихсэн хурдан эндээс яв маш аюултай айл гин. Эндээс хэдүүлээ энэ том модон эрх зүүсэн нутгийн эгчийг хараагүй гэдгийг мэдэж авна. Эгчийн нөхөрч нохоонуудаа хоол бэлдэж байхад охин нь би эднийг хооллыг хэмээн хэлснээ инээд нь нэг л өөр хоолой байхан тэр. Аав нь ч гайхаа очтол өнөө төрсөн охин өөрийнх нь төрсөн охинтой яг ижилхэн хоолойгоор юу ч болоогүй юм шиг ааваа би нохоонуудыг хооллъя гэж хэлхэн тэр. Манай аавч тэр хүүхэн тэндээ шок. Өнөө киноны эхэнд гардаг эхнэрээ нохдаг эвгүй гая машин тэр агуун хажууд байсан гэд цагдаа дээр дуудагдсан байцаагдах ба байцаалтаа өгчхөд гэртээ харин байж хахад хувцсныхын шүүгээний толноос нэгэн эвгүй дуу гарнаа. Мань нөхөр нэлээд ойртон тулан харуул толон дотор нь хэн нэгэн байгаа гэлтэй нэлээд эвгүй зүйлс харагдана. Энэ үеэр ч манай төрсөн охин эмээгээ өрөөрөө чимээг үхэ алхаар. Маргааш нь ч болж эгчийн нөхөр энэ хүүхдийг цагтаад мэдэгдэхгүй мó ээж аав нь хайж байгаа штэ гэд эгчтэй ярилцсан сутал ээж нь өрөөндөө сонин хий зүйл сонсон чихээ ухансан. Манай эгч ч ажлуудаа дуусгачаа төрсөн охин дээр очтол гинтэл хадам ээж нь хутга барин жоохон охин руу дайрч эхлэхэн тэр. Төрсөн охин ч мэдээж зугтан өнөө нохоонуудын үүрэнд очих ба манай эгч хамт тийшээ орон хамгаалан зогсно. Удалгүй манай эгч төрсөн охин дээр очиход толны хагархаа барин нэлээд айсан шинжтэй байх ба манай эгч зүгээрээ битгий надад итэг хэмээн тайвшруулан тэрвэрнэ. Энэ үед төрсөн охин сандарсандаа манай эгчийн гарыг хазах ба удалгүй ээжээ хэмээн уйлхан тэр. Манай эгч ч даган уйран ээжээгээ уучлаарай хэмээн уйлна. Манай хоёр нэг нэгэндээ нэлээд л дасж байгаа харагдана. Юу болсон тухай бүгдийн сонссон нөхөр нь ээж дээрээ очтол эмнүүдээ оох дуухгүй байгаагаас гадна өрөөнийхөө толийг нэг сонин ногоо скотчоор бүхэлд нь орооцсон байхан тэр. Мань нөхөр нь ч манай эгч дээр ирэн хоёулаа ээжийг асарч чадахгүй юм байна. Асрамжинд нь буцаагаад аваачиж өгье гэхэд манай эгч нэлээд бухимдуу ээж л бидний хамгийн сүүлийн найдвар гэдгийг чи мэдж байгаа үстэй л гэд хэлхэн тэр. Учир нь манай эгчийн хадам ээж нь алга болсон жүнсүү хүүтэй нь хамгийн сүүлд хамт үлдсэн ба хаашаа явсныг нь огт санахгүй байгаа л юм гин. Тиймээс л манай эгч хизээ нэгэн цагт хадам ээж нь санаж манай хэд жүнсүү хүүгээ олно хэмээн итгэж найддаг байна.
Үүнийг нь тэсэлгүй нөхөр нь ээжийг яг одоо асрамж руу аваачиж өгцгөө хэмээн хоорондоо нэлээд маргаан болно. Маргааны төгсгөлд нөхөр нь манай хүү Жүнсүү айл хэдийн өнгөрсөн бүхэл бүтэн 5 жил шүү дээ. Одоо түүнийг 50 явуулцгаая хэмээн хэлхэн тэр. Өөрхий ёстой л нөгөө нэг их хүний эцсийн найдар гэдэг шиг манай эгч огт бууж өгдөггүй энэ олон жил хүүгээ хайсаар л байгаа юм байна. Оройн жуулж манай эмээгийн нөгөө скотчдоо тавьчихсан байсан толны жижигхэн хэсгээр төрсэн ах болон эгчийнх нь хоолоогоор алив хүрээ дээр хамтдаа явцгаая хэмээн дуу сонсогдсноор мань эмээ хар шинөөр ганцаараа гараа явна. Өглөө жуулж гэр даяараа бүгд эмээг хайж байхад эгчийн нөхөр эмээгийн өрөөнд ортол өнөө толны дотор талаас нь хүн хүрсэн гэлтэй шингэн зөөл урсчихсан гарын хээ байхан тэр. Мань нөхөрч яаран гарч өнөө төөрсөн охноос чи ээжийг хаашаа явсныг мэднэ үстэй хэмээн асууснаа өөрөө хаашаа ч юм нэг зүг рүү яваад өгнө. Энэ үеэр мэдээж манай том одон эрэхтэй эгч бүх зүйлийг харан ажиглан зогсно. Хадам ээж нөхөр хоёр нь гинтэл алга болсноор манай эгч цагдаа дуудан бүх зүйлсээ тайлбарлан хэлэх ба өнөө төөрсөн охины тухай хэлэхэд өнөө шин цагдаа ч нэлээд гайхан зогсно. Төөрсөн охины гэр дотроо хайдал огт олдохгүй ба өнөө цагдаа залуу манай эгчэд хэргийн бүртгэлүүд дээр нэг охин байнга дурддагдсан ба энэ зураг дээр байгаа охин мөн бистэй гэд харуултал мөнөөсөө мөн байхан тэр. Манай эгч нөхөр хадам ээж болон өнөө төөрсөн охиноо хаан борон дунд явж байт л ашгүй өнөө том одон эрэхтэй эгч гарч ирснээр бүх зүйлсийг тайлбарлана. Эртний домогт бол уг жан гэх нэртэй агуун сүнс нь нэгэн цагаан сахалтай бар байдаг ба уг сүнс нь хүмүүсийн дуу хоолойг дуурайх чадвартай айлгна. Энэ нь уг манай киноны нэр болох мимик буюу монголоор бол дуурайх юм. Уг баран сүнсэн зүтгэдэг олон буу байсан ба шинээр нүүж ирсэн нэг залуу маш үнэнчээр шүтэж мөргөн зүтгэх болсон гин. Уг залуу нь энгийн нэгэн залуу байсан ч барын сүнс түүнийг сонгосноор маш их өөрчлөгдсөн юм байна. Ингэснээр уг бөө залууч хүний дуу хоолойг дуурайх чадвартай болсон ба нэг охинтой байсан нь манай улаан палаажтай охин юм байна. Уг охин ч маш их хүчтэй ауратай байсан ба хөөрхий ээжигээ эрхийг л үргэлж хүлээж суудаг байсан байна. Уг сүнс нь баг багаар өнөө бөө залууг эзэмдэж нэгэн өдөр бүр өнөө жан гих нэртэй агуун үүдэн дээр охиноо оролцуулан нэгэн зан үйл хийснээр энэ цагаас хойш охин болон бөө залуу огт харагдаагүй гин. Том модын эрэхтэй хараагүй нутгийн эгч цааш инхүү ярина. Уг охинтой холбогдвол удахгүй аавтай нуулцсан. Тэгснээр аюултай зүйлс тохиолдож эхэлнэ. Хамгийн ихэнд хараач нь муудна хэмээн хэлснээр хараагүй эмээ нэгэн сүрлээр зангитан хийсэн хонхоо өгнө. Гинтэл өнөө жижиг хонхнууданд дуурснаар манай эгчийг яг одоо яв гэрт чинь аюул учирж байна хэмээн хэлснээр манай эгч адуу шиг том хариалхан гэрийн зүггүнэ. Манай эгчийг яаран гэрлүүгээ гүйж байх үеэр манай Жүүний охинд яг л ээжийнх нь хоолой сонсогдох ба доошо буун нойлын өрөөний зүг хартал манай охин жайн сандран зүгттол хойноос нь бүр аавынх нь хоолой сонсогдож эхлэх ба цааш зүгтэн өнөө нохоонуудынхаа үүрэн дотор орон сууна. Гэтэл манай төөрсөн охин гинэт гарч ирснээр яг л өмнө нөгөө манай эгч өөрт нь хэлж байсан шиг ээжийнх нь хоолоогоор зүгээрээ битгий надад итэг гэдэл өнөө хутгаа барьчихсан манай Жүүний охиныг харагдана. Төд удлахөө манай эгч гэртээ ирэхэд хоёр хүүхэд хамт байх ба манай Жүүний охин ээжээ энэ охин намайг аварсан хэмээн өнөө төөрсөн охиныг хэлнэ. Манай эгч ч бүхнийг мэдсэн тул өнөө төөрсөн охиныг дуудан жиж уулзнаа. Чиний нэр Жүүний биш те? Чи манай нөхөр болон ээжийг хаана байгааг мэднэ үстэй гэдэл асууж гарна. Бид нэр тэр агууд байгаа те хэмээн асуухад өнөө төөрсөн охин нэлээд айсан шинжтэй толгойд охин. Харин намайг тийшээ хүргэж өгч чадна те гэхэд охин бас л айсан янзтай гараа татаа. Манай эгч ч бүхнийг мэдсэн тул чи ааваасаа айж байгаа те гэтэл төөрсөн охин толгойд охин ээжээ та намайг хамгаалж хизээж орхихгүй гэвэл би таныг тийшээ авч явъя хэмээн хэлэн манай хоёр хизээний л төрсөн ээж охин хоёр шиг тэврэлтэн. Манай эгч гэртээ байх бүх толио юмар бүтээж ороогоод Жүүний охин дээр очин хоёулаа тоглоом тоглолцгоё. Ээж нь одоо яваад маргааштай ирэхгүй. Гадаа хүний хоолой дуурайдаг мангас байгаа. Тиймээс ээжийнх нь хоолоогоор ярьсан ч битгий хаалгаа онгойлгоорой за хэмээн тохиролцож төөрсөн охинтой хамт өнөө агуун зүг явна. Манай хоёр явсаар дөнгөж агуун үйдэнд очтол өнөө төөрсөн охин ээжээ танд юу ч сонсогдож магадгүй. Гэхдээ юунд ч битгий хариу үйлдэл үзүүлээрэй л гэнэ. Энэ төөрсөн охин хөөрхий нэлээд хэцүү амьдралаар амьдарч байгаа ч гэсэн манай эгч болон гэрийнхэнд нь үнэхээр дасан өөрийн гэр бүл мэт боддог болсон юм шиг л харагдана. Манай хоёр мэдээж дотгошоо орон нэлээд цаашаа явж байтал манай эгчийн чихэнд нь ээжийнх нь нөхрийнх нь бүр охин Жүүнийгийнх нь хоолоогоор илдэв зүйл ярьснаар манай эгч тэсгэл алдан өнөө дуу гарсан зүгт явнаа. Манай төөрсөн охин толгоос ихсрэн зөндөө олон удаа хэрэггүй хэмээн хэлсэн ч манай эгч тэсэлгүй өнөө чимээ гарсан зүг рүү явсаар л. Гэтэл гинтэл өнөө бөө буюу манай төөрсөн охины аав нь гарч ирэн араас нь хөөж эхлэх нь тэр.
Бараг л зомби шиг царай гаргацгаад бүхэл ойр дотных нь хүний хоолоогоор яриад байхан тэр. Манай хоёр ч зүгтэн нэгэн бөөн тойл болсон газар орж ирэх ба манай эгчийн чихэнд тасралтгүй ойр дотных нь хүмүүсийн хоолой сонсогцоор л байна. Манай эгч энэ бүх дуу чимээнд галзуурангаа алдаж бүр цөхрөн нэгэн том тойл налан чихээ даран зогсно. Гэхдээ энэ бас л арай л тэрэн шийдэр байгаа сте. Өнөө дайсан бүр толиор дамжаад гарч ирээд байхад ийм том толны урд чихээ дараа зогсоо наасан бүр. Зя тэгээд өнөө чөтгөрт эзэн бүлж яг л ирлэг рүүгээ явах гэж байхад нь азар нөхөр нь гарч ирэн өнөө толийг том төмрөөр хайр наргүй балбаж эхэлнэ. Уг том тойл нь эвдрэхгүй хэдиж эргэн тойрных нь жижиг тойлнууд нь баг багаар цуурж эхэлнэ. Гэтэл өнөө бөө бүр бараг л нөгөө барийнхаа дур туурсан цагаан сахал энтер шахчихсан өнөө тойлны цаанаас нэлээд архирж байгаа л алга болно. Нөхөр нь жуурхи өнөө том модон эрэхтэй эмэгний хэлдгээр хэддээний хараагүй болсон байх ба их нэртэй намайг орхиод яв наан ч нэг нүх байх хэвээр гэж хэлэн ард нь огцорно. Манай эгч ч уг нүхээр дээшээ авиран гарах үед ашгүй нэгэн гар туслан дээрээс нь барьсан ч мэдээж энэ өнөө бөө. Цаашаа зүхтэн явсаар ашгүй манай эгч нөхөр болон өнөө төөрсөн охинтойгоо нэгэн жижигхэн нүхээр гарах ба өнөө бөөнд багтаж чадахгүй ард нь үлдэнэ. Манай эгч цааш явах гэтэл төөрсөн охин гинтэл ээжээ та намайг орхихгүй гэж амласан биз дээ. Битгий явал та гэж хэлэхдээ зэрэгцэн манай эгчин хараа таг муудаж эхэлнэ. Нөхөр нь ч гэсэн наад охиноо битгий сонс алив явцгаая гээд дээшээ шууд өөдрөө шатаар алхаж эхэлнэ. Нэг нь таг хараагүй болсон, нөгөө нь хараа нь маш муудсан хоёр хөтөлцөн бараг л гарахын алдаад араас нь аллаг болоод олдоогүй 5 жил болсон хүүгийнх нь хоолоогоор ээжээ та хаана байна? Би энд байштэй. Та намайг ирж авахгүй мó? Та намайг дахиад л орхио явах гэж байгаа мó? Хэмээн уйланд уултхан тэр. Нөхөр нь сандран ханаа энд бити итгэж мэдэн штэ энэ бол хуурамч хоолой гэд хэлсээр байтал манай их тэсгэлгүй хүүгийнхаа хоолой сонссон зүг рүү алхахан тэр. Манай эгч доошоо буун явсаар очтол манай эгчэд бол бүрлдсэн нэг жижигхэн хүүхэд л харагдах бол энэ нь яг үнэндээ ээжээгээ явуулахыг хүсээгүй өнөө төөрсөн охин л байхан тэр. Манай эгч ээжигээ олон жилийн өмнө орхиж явсан дуучлаараа одоо чамайг дахиж хизээж орохгүй хэмээн уйлан хэлэн гараас нөтлөөд цаашаа алхаж явна. Таг хараагүй болсон нөхөр нь ч хөөрхий тэмтрэн агуугаас гарах ба азар өнөө цагтаа залуу тоссон авснаар уг кино маань дуусж байгаа юм. Хөөрхий манай эгч ёстой л нөгөө нэг үхтэл үр харам гэдэг шиг энэ олон жил хайсан хүүгийнхаа хоолойг сонсон явснаар энэ агуудаа үрдүүлдэж байгаа юм. Өмнө нь ор сураггүй алга болсон хэдэн 10 хүнтэй л адилхан. Яа бас л эвгүй кино байлаа шүү те. Их хүний үрэг их сэтгэлээ гэж нэрэ. Үзсэн кинонда бүр хямраа дууслаа шүү тоороо. Зя тэгээд юу ч гэсэн дуустал нь үзсэн бүгдэнд нь баярлаа. Араас нь бас л эвгүй аимшигын кинонууд удахгүй гэдгийг мэдж байгаа сте. Тэгэхээр яах ёстой вэ? Саб болон лайка дараад л сүсгэлээ байж байгаарэ.